Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 8-р сарын 25-ны өдөр дугаар 25 Төрийн ордон Улаанбаатар хот эхлэлний өдөр зарлах тухай үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл муу уламжлал төр төсний түүхээ дээдлэн хамгаалж төрийн албан бичиг баримтыг хууль нийцүүлэн хөтлөх хэвлэл мэдээллийн хэрэгслэр их хэл түүх соёлоо сурталчлах иргэн бүр төрлөх монгол их хэлээр зөв ярьж зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор Монгол Улсын үндсэн хуулийн 8-р зүйлийн 1, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухайн хуулийн 9-р зүйлийн 1, Монгол хэлний тухайн хуулийн 5-р зүйлийн 5-ын 1, 5-ын 2, 5-ын 3 дахь хэсэг, 9-р зүйлийн 9-ийн 1-ийн 3 дахь заалт, 19-р зүйлийн 19-ийн 1-ийн 1 дахь заалт, 20-р зүйлийн 22-ийн 1 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-р зүйлийн 1-ийн 1-ийн 6 дахь заалтыг тус тус үндэслэн зарлиг болгох нь. 1. Жил бүрийн 9-р сарын 1-ний өдрийг эхлэлний өдөр болгон зарласгүй. 2. Монгол Улсын нийт ард иргэд айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд эхлэлний өдрийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсэвэ. 3. Эхлэлний өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд а. Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг даган мөрдөж, төрийн болон захиргааны албан бичих хэрэг хөтөлтийг монгол хэлний зөв бичих дүүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээс сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачлаг гарган ажиллах. Б. Эхлэлний өдрийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд их хэлээр сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн их хэл, соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажилласхийг уриалсав. 4. Монгол Улсын ихтэй сургууль мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн эхлэлний өдрийг хичээлийн 1-р цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдв агуулгад багтаан явуулахыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасв. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан эхлэлний өдөртөө болох тухай 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг болж байгаа. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол их хэл соёлын бүрэн бүтэн нэгдмэл байдлын баталгаа болсон төрлөх монгол их хэлээ сахин хамгаалж, хадгалан өвлүүлж, хөгжүүлэх чиг үүрэгхий төрийн захиргаа, судалгаа шинжилгээ болон боловсролын үйлчлэгээний байгууллагуудын төлөөлөл та бүхэнд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа. Чихний чимэг болсон аюулгүй сайхан монгол хэл шинэ зөрөгтэй үг дээдсэн маань өв их эрдэнэ хэмээн хэлцдэг төрлөх монгол их хэл маань даяаршлын ирэх үед танигдахын аргагүй болтлоо ховсон өөрчлөгдөж байна. 100-аас 100-ыг дамжин шинэ үгсийн сангаар шинчлэн баяждаг их хэл маань эрдэнэ мэт үнд зүйлсээ хадгалан авч үлдээд хуучирч улирсныг нь эргэрүүгээ хайлан гаргаж ямагт ариудаж байдаг сүн далаа мэт үлээ. Орчин цагийн их хэлний эзэд болсон та бид гадаад хэлийг эзэмшиж 21-р зууны соёлын төрөмгийлд автахын хэрээр монгол хэлнийхээ унган төрхийг алдагдуулсаар байгаа. Их хэлний хэрэглээний цар хүрээ хомигдож, хэвлэл мэдээллийн орчны монгол хэлээр харилцаж, энэ нь монгол хэлний үгийн сангийн бүрэн төлөөлөл мэт болжээ. Хэл үгүй бол үндэстэн мөхдөг хүн төрөлхтний гашуун сургамжууд байна. Хэлээ дагсан сэтгэлгээ хөгжүүлж, улс орныхоо нэгдмэл байдлыг хангах нь монгол төрийн бодлогын үндэс суурь юм а. Монгол хэл бүтэн байж, Монголын ард түмэн, монгол төр инх оршноо. Баян тансаг их хэлээ дээдэлж, суралцаж, сурталчлан дэлгэрүүлж, ард иргэд нийтээрээ зөв ярьж, зөв бичдэг болохыг уриалсан ерөнхийлөгчийн зарлигийг олон нийт цаашаа дамжиж хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Эрдэнэ Жаргал. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хурлын захирал билгүүдээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Галаард
Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэд захирал гэрэл. ТV9 телевизийн захирал Баасан Сүрэн. Монгол Улсын их сургуулийн сургалт оюутан хариуцсан дэд захирал Очир Хоёг. Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн захирал Батбаатар. Хэл хэрэгжлийн дээд сургуулийн захирал Соём. Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал Гал Одрах. Нийслэлийн 23 дугаар сургуулийн захирал Ган Болт. Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэг. За одоо хүрэлцэн ирсэн зочид дурсгалын зураг авах болсон.